Санхүүгийн эзэн их сургууль байгуулагдсны энэ жил бол бас түүх 100 жилээр тохиож байгаа. Холбогдох төрийн байгууллагууд, за хамгууллын томоохон фирмүүдтэй хамтран хуулийн ихтэй сургуулиудын дунд бизнес эрхцэн сэдвээр эрдэмшлэгээний хурал зохион байгуулж байна. За өнөөдрийн эрдэмшлэгээний хурлын онцөг бол оюутан залуус маань өөрөө яг өнөөгийн цаг хугацаанд нийцсэн асуудлуудыг, тулгымцсан асуудлуудыг бас оруулж ирж байна. Оюутнуудын хувьд маш чанартай хэлтгэлүүдийг бас оруулж ирж байна. Өрсөлдөөн ч бас маш их байлаа. Санхүүгийн эзэн их сургуулийн оюутан дүүрэн зав байна. Засаг олон улсын их сургуулийн их засаг хууль зүйн сургуулийн 3 дугаар курсын оюутан Болор Эрдэнэ байна. Санхүү эдийн засгийн сургуулийн 3 дугаар курсын оюутан Баянбат. За миний хувьд энэ бизнес лоо гэдэг эрдэм шинжилгээний урал 3 дахь жилдээ орж байгаа. За өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал илүү өргөн хүрээнд хамарсан. Илүү олон ивент итгэж байгууллагуудтай тэгээ зохион байгуулалтын хувьд ч гэсэн илүү өргөгцөнд бол оюутны зүгээс бол маш сэтгэл ханамж өндөр байна. Эрдэм шинжилгээний урал маш олон хуулийн байгууллагын санхүүгийн зохицуулах орооноос хүмүүсээрээ шүүгч нөхцөл санхүүгийн зохицуулах орооноос байсан учраас бидний онлоор судалж байгаа мэдээллийг практикаас ийм байдаг үнэтэй зөвлөгөө өгсөн учраас эрдэм шинжилгээний урлыг сайхан боллоо. Мэдлэг боловсролоо илүү тэлэх, хөгжүүлэх талаар нь илүү тусламж, дэмжлэг болж байгаад баяртай байна. Олон хуулийн сургуулиудын хүүхдүүдтэй эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг сонсож мэдээлэлээ солилцсон. Өөр өнцгөөс харах нэг том тал болсон болоо гэж бодож байна. 2014 оноос бол санхүү эдийн засгийн дэд сургуультай бол хамтын ажиллагаанууд бол одоо ихэлсэн байдаг. Үүнээс хойш бол маш олон хамтын ажиллагаануудыг бол өргөжүүлсэн. Бол оюутан залуусыг дадлагжуулах, за мөн уралдаан тэмцээнд бэлтгэх, за цаашлаад бол багшлах эрдэм шинжилгээний ажлууд дээр бас бол ингээ хамтран оролцож байгаа. За эрдэм шинжилгээний хурлын сэдв, оролцоо, хэлэлцүүлсэн одоо сэдвүүдийн агуулга чанар бол маш сайн байна. Маш өрсөлдөөнтэй эрдэм шинжилгээний хурал боллоо. Ялангуяа одоо энэ хөрөнгөний зах зээл дотроо энэ дотоод мэдээлэл ашиглах арилжаанд оролцоо. За даатгалын салбар дээр нөхөн төлбөрийн асуудал, гэрээ хэрхэн яаж тайлбарлах вэ? Ийм чухал асуудлуудыг энэ хурлаар хэлэлцүүлж, тодорхой санал өгүүлэлт өгч, тодорхой санал гаргаж байгаа нь бол оюутнуудын судлаач нар бол хийхэн томоохон үр дүн болж байна. Дүгнэх шүүлтүр маань бас нэлээ хэцүү шалгууруудад шүүгч нарт бол тавигдаж байна. Тэгээд оюутан залуустаа цаашдынх нь сурлах хөдөлмөр судалгааны ажилтнууд бүгд амжилт тусъя. Тэгээд Монголын легал полисын хамтын ажиллагааныхаа хүрээнд санхүү эдийн засгийн сургуулийн 100 жилийн баярын мэндийг хүргье. Энэ ташрамд бас энэ одоо томоохон хэмжээний эдийн засгийн хурлын зохион байгуулсан санхүү эдийн засгийн сургууль хамтран ажилласан байгууллагууд бол талархал илэрхийлье.